За сайн бацгаана уу? Бүгдөө сайхан шинэлцгээсэн үү? За Монголд болж байгаа баяр ёслолуудын талаар хувь хүнийхээ үзэл бодлыг та бүхэндээ хэлье, хуваалцъя. За тэгээд үндэсний баяр ёслолын өдрүүд болох сар шин, наадам гэх мэт чухал баярууд яагаад биднэрт чухал юм бэ талаар өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө бодлыг та бүхэнтэйгээ бас хуваалцъя гэж бодлоо. За миний хувьд сар шинийн баярыг бол тусдаа гарсан цагаас хойш ер нь бол тогтмол байнга хийж байгаа. За ээж автайгаа байх үедээ бол ээж аав маань байнга ясалдаг гэсэн учраас ээж автайгаа бол сар шинийн өдрүүдийг аль болох боломжоор сайхан тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Тэгээд яагаад би бас энэ цагаан сар наадам гэдэг баяруудыг чухалчилж бас баярлдаг вэ гэхэлэр эдгээр өдрүүдэд бид нар ах トゥ хамаатан садантайгаа ураг төрөлтөөгөө уулзаж учирдаг тэ ахмад настай хүмүүсээ хүндлэн очиж золгодог тэ хүндэлж очих ёстой ах эгч хуурай ах эгч тэ за мөн найзуудынхаа ээж аав мөн одоо бүтэн жил одоо очиж золгож амжаагүй хүмүүстэйгээ бас учран золгох тийм гоё ийм тэмдэглэлт өдөр учраас бид нар тэр сар шинийн баяр гэдэг зүйлийг зайлшгүй хийж явах ёстой юм шиг санагддаг. Тэгээд тухайн өдөр болохоор одоо жилээ угтж байгаа учраас бид нар гэр орноо маш сайхан цэвэрлэдэг. За зарим айлууд бол бүр авжуур хүртэл сайхан угаадаг шүү дээ, тий. Яг одоо жилдээ нэг удаа нэг сайхан цэвэрлэгээ юм хийчихэд тийм ээ илүүдэхгүй. За мөн одоо бид нар хамгийн сайхан монгол үгсийг бэлэг дэмбэрэлтэй үгсийг ярилцаж одоо хамгийн гоё одоо үндснийхээ дээл хувцас тий бидний одоо гээж болохгүй өв соёл болох хувцас гэдэг тэр бусад орноос ялгарах тийм гоё хувцас хунрыг өмсөж одоо шинэлнэ гэдэг бол баярлна гэдэг бол үнэхээр одоо том дархлаа, соёлын дархлаа гэж миний хувьд боддог. Тэгэхээр амар ганган дээл хувцсгүй ч гэсэн ямар ч гэсэн нэг юм энгийн сайхан дээл хувцастай тэрийг өмсөөд бурхан дахилдаа цай будааныхаа дээжийг өргөөд гэр орноо сайхан цэвэрлээд сайхан шинэлдэг байгаа. За тэгээд хамаатан садан бүтэн нэг жил уулзаж амжаагүй хүмүүстэй зойрж очиж те за манай тэр өндөр настан одоо очиж золохгүй бол харж байгаа гэл ингээл амар гоё ингэж явдаг баяр. Тэгэхээр залуу хүмүүс гэлтгүй гэртээ сайхан жижигхэн ч гэсэн идээ засаад гэртээ нэг жилдээ нэг сайхан цэвэрлэгээ хийгээд баярлж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Миний хувьд 2023 онд хүүд олон худаг дээр гал дээр гараад тэгээ тэр үед одоо нөгөө улсын наадамд тэр галын маань морд төрүүлээд тэгээд ирж ингэж нөгөө баяр хүргэж байгаа хүмүүс ингээд бүдээр юм амар гоё дээл хувцастайгаа тэгээд Монгол сайхан одоо бэлэг дэмбэрлийн үгээ хэлээд тэгээд бас нөгөө тухайн галыг хүндэлж ирж байгаа тэр хүмүүсийн энэ байр байдал надад маш их таалагдчихсэн. Тэгээд энэ наадам гэдэг зүйлийг чинь ч гэсэн бид нар маш гоё тэмдэглэж хийж авах хэрэгтэй юм байна. За тэгээд энэ уяач нар, унаач хүүхдүүд энэ төр гэдэг бол маш том одоо бас соёлын өв тээж аваа хүмүүс юм байна. За монголчууд бол монголчуудыг одоо моргүүгээр төсөөлшгүй. За сүлдэндээ хүртэл морио залсан байдаг. Учираас одоо энэ морины сайхан соёлыг авч явж байгаа хүмүүсийг бид нар ер нь буруу шааж одоо юу яаж болохгүй. Энэ морины одоо уяач хүмүүсээр дамжуулаад бас эдийн засгийн маш том одоо эргэлт мөн одоо соёл гэдэг зүйлийг ингэж тасралтгүй авч яваад бид нар бас ингэж энэ морь уян гэдэг чинь маш их том хөдөлмөр шүү дээ тийм учраас энэ гоё соёлыг ийм том хөдөлмөрийг ингэж авч явж өөрсдийн хөрөнгө мөнгө хүчээ зарцуулж байгаа хобби гэхээсээ илүү өөрсдийнхөө зүрх сэтгэлийг зарцуулж байгаа тэдгээр хүмүүсийг бид нар маш сайхан хүндлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол төржсэн. Тэгээд наадам гэдэг зүйлийг маш гоё хүндэтгэх хэрэгтэй юм байна. Бид нар болж үгүй л бас одоо бөхөө үзээд, сураа үзээд, морио үзээд, 93 наадмаа үзээд баярлах шиг, наадах шиг сайхан зүйл байдгүй юм байна гэдгийг маш хүчтэйгээр мэдэрч ирсэн.
одоо тийм жил тэгээд сар шинийн баяр дээр нэмэх нь наадмын өдрүүдээр за одоо хүүд болоо явж чадахгүй ч гэсэн стадионо тойроод дээл хувцастайгаа сайхан стадионо тойроод нэг хуушир идчихээд им харьдаг тийм бүр одоо юутай болсон бичигдээгүй нэг тийм одоо заншилтай болсон гэхүү одоо хувь хүнийхээ хувьд тэгэхээр бид нар ч гэсэн одоо бусад үндэстэн ястангуудаас ялгарах те улс үндэстнүүдээс ялгарах ийм гоё өв соёл түүхтэй хүмүүс байжж тэрийгэ тестсэн энэ сайхан баяруудыг бид нар сайхан тэмдэглэх ёстой дамаа сар шин болон наадам. За бусад баяруудын хувьд бол за одоо 3 сар гараад март цэргийн баяр за тэгэл зөндөө олон баярууд байдаг тийм ээ одоо мэрэгжлийн бас нөгөө баярууд байна те эмч сувлагч санхүүж банкны ажилтан ингээл түмэн баярууд бид нарт гарч ирдэг. За тэдгээр баяруудаа бол мэдээж тэмдэглэх нь тодорхой тэмдэглэх хүмүүс нь тэмдэглэж байг. Гэхдээ бид нар бас үндэсний дархлаа болсон энэ сайхан хоёр баяраа бол зайлшгүй тэмдэглэж явах ёстой. Зайлшгүй ингэж нийтээр амарч ах トゥ хамаатан садныгаа зорж ураг төрлөө мэдлцэж баярлж явах ёстой гоё баяр юм байна гэдгийг гоё баяр гэхээсээ илүү чухал баяр гэмээр юм уу тийм учраас та бүхэн ч гэсэн бас гоё тэмдэглэж байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээд мэдээж бас миний үеийн залуучууд оошоодгүй хүмүүс байх юм бол бас оошоож үзхийг хичээгээрэй гэж хэлмээр байна. Бас ингээд өөрсдөнд тань дээл хувцс байдаггүй бол бас нэг жилдээ нэг удаа өмсөх гоё ийм энгийн сайхан дээл хувцс авдрандаа шгүүгэндээ байлгаарай тий тэр дээл хувцс одоо мандах төрийн малгай бүтэх төрийн бүс тий ингээд ийм сайхан бэлэгдэлтэй учраас тэр дээл өмсгөл зүйсгэлийг яг гоё ном журмынхан дагуу өмсөөд зүгээд гангарж байгаарай гэж хэлмээр байна. Миний хувьд одоо энэ жил одоо нөгөө нэг айгүй их жуулчд ирнэ гэдэг аа штэ тий энэ жил би дээлээ түлхэн өмсөхийг хичээх одоо жил юм шиг надад санагдаж байгаа. Яагаад гэвэл одоо Улаанбаатарын гудамжаар ингээд дээлтэйгээ ингээд явхаар за наадам сар шинээр бол хүмүүс нэг ингэж юу ядаггүй те баян бүгд шахуу өмсдөг учраас гайгүй харин энгийн үед өмсгөр хүмүүс амар юм юу яаж хардаг байхгүй нэг юм содон хүн шиг ингээ хардаг байхгүй. Тэгээ би нэг удаа юугаа ингээ дээлээ өмсөөд тэрийг ингээд айгуу тийм орчин үеийг болгоцсон өмсөө явжсэн юм а. Тэгсэн чинь ингээд зам ингээд явгууны зам ингээд гарч ирсэн чинь нэг их ч нанд руу вау чи бүр амар гоё харагдчихээн гээд ингээд зүрсэн байхгүй. Тэгээд ингээд яг тэр үгийг хэлээл ингээд зүрж байгаа байхгүй. Тэгээд тэр үед ингээд айгуу гоё баярлж хүлээж авч ирсэн. Вау тийм үү гэмээр те. Тэгээ баярлаа гэхийн зуургүй битээр ингээд зүрж ирсэн. Тэгээд илүү их одоо нөгөө нэг соёлоо таниулах тэ бид нар өөрсдийн гэсэн юм гоё өмсгөл зүйсгэлтэй шүү гэдгээ мэдрэх баярууд бол мэдээж энэ хоёр баяр. За сая бас ингээл нөгөө өвлийн олимп гарлаа штэ тэ өвлийн олимпиар яагаад Монгол хувцс гоё байсан тэ ноолуур гэдгээрээ гоё биш байсан гоё биш байхгүй те тэр хийцлэл заагвар гэдэг зүйл чинь биднэрт одоо бүр одоо хэдэн зууны өмнөөс монголчууд тэр дээл хувцс өмсгөл зүйсгэлийг өмсөж ирж исэн үүх түүхтэй. Тэгээл зүгээр тэр хувцаа ингээд сайхан өмссөн болохоор бид нар тэднээс ялгарх зүйлтэй учраас ялгарсан учраас гэж би бодсон. Бусад орны хүмүүсийг ингээд харна штэ тий. За тэгэнгүүт одоо жишээ нь загварын орон Итали, загварын орон гээл тэгж जैन. Тэгэнгүүт яг нэг юм барих тий. Одоо манай Монголын костюм бол дээл штэ тий. Тэгэхэд одоо Италид яг ямар хувцсыг үндэсний хувцс гэх юм бэ гэдэг. Одоо тэгэл тэр ингээл амар олон гоё модельууд ингээл алхаж байгаа. Тэгээд тэдэр бол ингээд зүгээр л юм энгийн Европ юм чамин ганган хувцснуудаа л өмсөд ингээд алхаж байгаа байхгүй тий. Тэгэхэд манайх бүр нэг тийм ялгарх костюмтэй байна гэдэг чинь маш том давуу тал шүү гэдгийг би тэр өвлийн олимпийн нээлтийн үеэр ингээд анзаарч харж илаа. Тэгээд ийм гоё бахархалтай тийм сайхан одоо өв соёлыг бид нар тасалдуулахгүй авч явах нь бас залуу хүмүүс бидний бас их том үүрэг хариуцлага шүү гэж хэлмээр байна. За мөн одоо бид нар бас энэ үг хэлээ бас аягүй сайн анхаарах хэрэгтэй санагдсан. Одоо дүүнер сар шинээр айл хийсгүй гэж ярьж байгаа байхгүй.
энэ чинь айл хэсэх гэдэг үг өөрөө маш одоо муухай үг байгаа хгүй. Зүгээр нэг юм хийсгүүрэл ингээд нэг юм айл хийсэж байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлж байгаа хгүй. Ер нь бол бид нар ураг төрлийнхөө мэндийг мэдээж ахмад настай хүндэлж очиж байгаа сар шинийн баярд цолох хэрэгтэй учраас очиж байгаа хгүй. Тэгэхэд бид нар үг хэллэгээ одоо айгу буруу ашиглалт юм байна. Шинэлэн тий ахмад насныдаа хүндэлж очиж золгоно гэж ярихгүй бол хийсэн гэд яриад ахлаар одоо бидний дүүнер магадгүй бидний өөр хүүхэд хэсэх гэдэг үг чинь өөрөө нэг юм хийцгүүрээд те ингээд юм хийх ажилгүй те ингээд нэг төвжрэлд яваад байгаа юм шиг үг учраас ер нь бол залхах шинжтэй юм байна. Тийм учраас бид нар үг хэллэгээ айгу одоо сар шинээр айл хэсэх гэхээсээ илүү гоё шинэлэн ахмад насныдаа хүндэлж очиж золгоно гэж ярих тэр үг хэллэгээ зөв ярьж хэвших бас их чухал юм байна гэдэг зүйлийг бас энэ жил анзаарлаа. Тэгээд үндэсний сайхан дээл хувцас, ийм сайхан дархлаатай, ийм гоё нийтээр амардаг баяр ёслолын өдөртэй хүмүүс юм чинь бид нар тэр өдрүүдээрээ сайхан дээл хувцас өмсөж, сайхан монгол үгээ тод зөв ярьж бэлэг өрөөл ингэж би биэндээ хийлж баймаар юм байна гэсэн тийм сайхан сэтгэл төрсөн ийм жил байлаа миний хувьд. Тэгээ та бүгдийг ч гэсэн бас наадтай хэрвээ санал нийлж ивэл жилийн жилд бас их гоё сайхан шинэлж байгаарэ гэж уриалмаар байна. За тэгээд энэ удаагийн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж та бүхэнтэйгээ хуваалцсан бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараа та бүхэнтэйгээ бас илүү гоё сэдвүүдийн талаар ярилцсанаа. Түр баяртай.